За сайн байцгаана уу? Манай сонсогчдоо. За манай Star булангийн шинэхэн дугаар та бүгд хүрэхэд бэлэн боллоо. За тэгэхээр энэ удаагийн Star булангийн оролцогчоор Britney Spears-ийн талаар бид хоёр ярихаар бэлтлээ. За Britney Spears нь болохоор 1981 оны 12 сарын 2-ны өдөр 1 цаг 30 минутанд Kentwood гээд Америкийн хотод төрсэн байна. Америкийн нэгэн улсад төрсэн. За тэгээд том 3 нь болохоор зэрэг жинлүүрийн мандалттай, номын нартай. За тэгээд хомхын сартай хүн байна. Тийм нэглийн агаар бас харагдаж байна тий. Аха. Бас их ухаалаг хүн харагдаж байна. За ингээд эхнээс нь харах юм бол за мэдээж Libra Rising гэж байгаа. Жинлүүрийн мандалттай байна. За эндээс эхлээд харах юм бол нэгдүгээр гэр дээр нь санчир гараг ерөнхийдөө харагдаж байна. Тэгэхээр энэ хүн юу гэсэн үг гэхээр нэлийн сахилга баттай. Тэгээ дээрэс нь маш хатуу, хүтүү зүйлийг одоо давж явсан гэхээр энэ бол харагдаж байна. Тэгээ дээрэс нь Плуто дэлхийн вангараг нэгдүгээр гэр дээр нь байна гэхээр энэ хүнийг маш тийм харизмтай. Тийм хүн болгочихж байгаа гэсэн үг. Гэхдээ бас яг нэгдүгээр гэр буюу өөрийг нь илэрхийлдэг гэр дээр яг энэ хоёр хэцүү гараг байна шүү дээ тийм хэцүү гараг байхлаар бас нэлээд хүндрэлтэй л болж ирж байна. Амьдралын тал дээр жоохон амар хувьсан өөрчлөлт ихтэй. Тэгээ дээрэс нь хатуу хязгаарлалт ихтэй болж ирж байгаа. Тийм. Тэгээд би бас нөгөө Britney Spears-ийн амьдралын тухай ерөнхийдөө сонсч ирсэн. Тэгээ тэрнээс харахад нэлээд тийм жоохон хэцүү амьдрал туулсныг ер нь бол маш мэдсэн. Тийм болохоор ер нь Britney-г оруулъя гэж бодсон байгаа. За тэнгүүд Britney маань болохоор мөнгө санхүүгийн хувьд бол үнэхээр өргөжин тэлэлцтэй тийм хүн байгаа. Одоо 2000-ад оны ихээр 1990-ад оны сүүлээр ерөнхийдөө амар их од болж исэн. Дэлхийд даяар нэр хүндтэй гаргасан дуунууд айгу од болж исэн. Тэрнийхээ хэрээр амар их мөнгө олж исэн гэж ер нь л ярьдсан юм лээ. За тэгэхээр мөнгө олох боломжтойсэн тэр зурлага нь бол ингээд бархас байдгаар энэ байрлалаар нь бол харагдаж байна. Тэгэд бас бархас байд нь яг Scorpio буюу хилэнцтэр байгаа даа. Тэнгүүдээ хилэнц чинь бас ингээд өөр хүмүүсийн мөнгө илэрхийлдэг. Тэнгүүд өөр хүмүүсийн мөнгө өөрөх нь мөнгө болно гэсэн. Тийм. Тэнгүүд за бараг 1 2 3 4 5 бараг гараг 3 дугаар гэр дээр хэр өсөөгөө. Тэгэн гариг бол астероид нь ч юу лилит Тэнгэрийн ван бууд гараг нар далайван гараг тэгээ лилиттэй хэлээд 5 одоо ийм одоо гариг юм да тийм бүгдээрээ. За объект гэх юм уу тийм юу гэх юм. За энэ 5 бол 3 дээр байна. Хий 3 чинь мэдээж ихрийн од тэгэхээр энэ хүн маш ухаалаг. Амар ухаалаг одоо ярих юмнуудаа айгу зүв боддог. Тэгээд нэлийн ухаантай тийм хүүхэд байсан. Дээрээс маш гоц одоо бууд гариг болон Тэнгэрийн ван гараг ч хоёулаа ингээд оюун ухаантай байдлыг илэрхийлж шин. Тэгвэл эн чинь бүгд хоёулаа ялгаагүй 3 дээр байна гэхээр яалтчгүй маш ухаалаг хүн байдлыг илэрхийлж байгаа. Тэгээд Britney Spears-ийн тэр амьдралыг үзэж хат зөндөө тийм асуудалд айгүй ухаалаг хандж ирсэн нь харагддаг. Тэгээ ерөөдөө нэлээд нэг confident дуу хоолойтой гэх юм. Тийм. Өөрт итгэлтэй дуу хоолойтой. Одоо тэр нь одоо хүмүүс дээр нь энэ юу ч ирээд байгаа гэж бодож магадгүй. Гэхдээ дуу хоолойны хувьд нэлээд чанга тийм хүн байна гэсэн үг. Тэгээд энэ 3 дугаар гэр чинь өөрөө бас ингээд амар gossip тий. Одоо нүуний хил ам гэх юм уу? Тэгээ бас ийм олны папарацци гэдэг штэ. Ер нь бол тийм зүйлүүдийг айгүй их илэрхийлдэг. Яагаад гэх юм бол буудгаар их чинь өөрөө хэвлэл мэдээллийг илэрхийлдэг болох тий. Тэгэхээр миний одоо тэр сонсч байсан түүхээс авч үзэхэд бол Britney-гийн амьдрал тэр чигтэр ерөөхдөө маш папарацци өртөмтгий байсан. Хаан ч явсан папарацци дагж идэг айгүй хэцүү амьдралтай. Амьдрал нь юм гэдэг ингээд хизээш тайван байдаггүй. Тийм байсныг харуулдаг. Тэгээд уусаа бас лилит нь 3 дээр байгаа. Тэгэхээр тэр юу вэ гэхээр яг энэ гаргууд ингээд энэ дэр байгаагаас ингээд дандаа олонний анхаарал өртөж хэвлэл мэдээлэл өртгийг амар их харуулж ийн л гэж би бодож байна. За тэгээд сугар гарагийн хувьд бол материалын ордон дээр байна шүү дээ. Тэгэхээр энэ хөр гэж тоо. Үндсэндээ бол амар гэр бүсэг тийм хүн байгаа хгүй юу? Гэр бүлтэй амар ингээд хайртай дулаан ингээд уур амьсгал. Өр хөвгтэй болсон ч амар хайртай. Ингээд хүрх амар дуртай. Тэгтээ бас яг өөрөө
гэр бүлийн хувьд бас яг хангалттай ингээд хайр халамж бас авчдаггүй. Жохон хүйтэн хүндий байсан гэсэн үг. Тэнгүүдээ бас за яг нэг аспектууд дээр ярий. Тэгээд нөгөө нэг South Node буюу те урт зангилаа ингээд Venus-тэй бас конжакт хоёулаа адилхан байгаа даа. Тгийг за энийг бас аспект дээр ярий. Тий. За тэгээс сарны орд нь болохоор хумхын ордон дээр байна. Тэгэхээр хумхын ордны сартай хүмүүс л ерөнхийдөө одоо бага ахтай нэлийн бие даасан байдаг гэсэн үг л дээ. Бие дааж нэлийн өссөн байдаг. Тэгээд сэтгэл зүйн хувьд бол ерөнхийдөө амар зүгээр сэтгэл хөдлөлөөр хандхаас илүү маш оюун ухаанаар ханддаг. Тийм төрлийн хүмүүс болцдог. Тэгээд энэ хүн маань бас ингээ хүүхдэд айгу хайртай хүн байна. Тэгээд амьдралаас нь харахад ер нь олон хүмүүс бол хүүхдээс нь ер нь салах гэж айгу хүзжсэн. Хүүхдээсээ сисэг айгу хол байсан хүн боловч айгу муу ээж гэж ер нь хүмүүс хэлдэг байсан. Гэхдээ яг эндээс нь харах юм бол айгу сайн ээж тий амар халамжтай ээж байж чадхаар ер нь л харагдаж байна. Тэгээ нарны орд нь мэдээж ном болохоор энэ хүн маань мэдээж одоо амьдрал нь ийш тийшээ адал явдалтай тий аялах ч юм уу тиймэрхүү юмыг дагуулсан игэл бус тийм амьдралтай ер нь бол байхаар харагдаад байгаа байхгүй юу. Тэгээд энэ хүмүүс маань ерөөхдөө уур хилэнгээ маш нууж чаддаг. Нэлийн нуудаг хүмүүс тий. Нэлийн нуудаг. Одоо хизээч хэвлэл мэдээлэлтэр тийм амар ууртай агрессив байлэр ерөөхдөө бэрхний гарч байгаагүй. Гарч ирсэн тохиолдол гэвэл бүр ингээд маш цөөхөн байдаг. Дандаа ингээд хүмүүстэй айгу найрсгаар хандж байгааг би ингээд тэр одоо докюментари гэх юм уу тиймэрхүү юм үзэж хагаад харсан байхгүй юу. Тэгэхээр энэ нас өөрийнх нь бас жинлүүрийн мандалттай амар холбоотой болов гэж бас бодож байгаа. Тэгээд бас ялаада одоо нэг хүний 20-нд байлгүй 20-нд байсан гэлээ дээ. Тийм. Олон жил ингээд хүний хяналтанд ямар ч хэрэг асуулаад өөрөө ч ингээд өөрийнхөө амьдралыг шийдэх чадваргүй болцсон тийм амьдралаар амьдэрсэн гэж байгаа шүү дээ. Тэнгүүд энэ нас би амар ингээд Libra rising-тэй амар холбоотой гэж бодсон аахгүй юу. Яагад бол Libra чинь ингээд хүний ая талд илүү харчаад идэг хүний аясаар жоохон явах нь их байгаад идэг болохоор яг ингээд энэ 30 нас хүртэл тий нэг ийм юм нөлөөсөн болов уу гэж бас бодсон. Тэгээ нөхөдөө жоохон хэцүү санагдчихсан. Тий. Тэгэд энэ Бритни маань бас нөгөө Libra rising-ийн хувьд нь жоохон залуухан хүн сонирх хандлагатай газтай тий. Тэгээ нөгөө Libra rising чинь ингээд одоо санаанд явж байгаад гинт гэрлэх магадaltaй гэж хэл ярьсан шүү дээ. Яг тэрнийхээ юугаар ч юм уу тий бас ингээд гинтл хүнтэй бас гэрлэжсэн тохиолдол байд юм билээ. Тэнгүүдээ амар хурдан хугацаанд салцсан гэдэг л үү. Тэнгүүдээгөө нэг найзтайгаа зүгээр сүмд явж байгаа л нэг шүн гэрлээд цүү тавиад тэгээд бараг 4 цагийн дараач лөө 12 цагийн дараач юм за мэдэхгүй. Нэг өдөрч болоогүй шууд гэр бүлийнх нь олж мэдээд салгасан гэдэг юм билээ. Тийм. Тэгээд тэрнээс болоод бас дахиад нэг өөр залуутай уулзаад шууд бараг гэрлэж мөрлөжсэн тиймэрдүү төвхтэйдэг юм билээ. За тэгээд аспектуудыг ер нь бол яриг гэх юм бол амар анхаарал татж байгаа зүйл нь Плуто болон сугар гаригийн хоорондох дөрвөлжин холбоос гэх юм уу? Сул холбоос. Жохон муу холбоос шүү дээ тий. Тэгэхээр хоорондоо ингэ зохицохгүй байна гэсэн үг. Тэгэхээр энэ нь болохоор зэрэг дөрв болон нэгдүгээр байшин дээр байгаад байгаа хоёр. Тэнгүүд дөрв болон нэгдүгээр байшин дээр яг ингээд гэр бүл болон яг өөрөө байгаад байгаа шүү дээ. Энэ хоёрын хоорондох эсрэгзэл гэсэн үг. Тэгэхээр тэр нь болохоор зэрэг яг бас хайр болон эрх мэдэлтэй холбоотой байсан гэсэн ингээд жохон үл ойлголцол байгаад байгаа гэсэн. Тэгэхээр эрх мэдэл гэдэг амар чухал байсан гэдгийг бас илэрхийлж байгаа. Энэ нь гэр бүлтэй нь бас ингээд амар яатсан. Эсрэгц одоо үл зохицсон гэх юм. Нөхөр нь өөрийнхөө нэрдээ бүх хүүхдүүдээ ингээ авах гэж оролдож исэн гэж байгаа байхгүй юу. Тэгээд бас гэр бүл нь аав нь болохоор бас ингээ өөрийг нь бас ингээ манипулейт хийжсэн гэжсэн. Тийм тэгээд бас санжир гарагч гэсэн бас энэ юутай сугартай нь дөрвөлж холбоос үсгэсэн байгаа. Тэгэхээр хайр дурлал болон хариуцлага мөнгийн нэг ээжсэн юм шүү. Контролт гэсэн. Мөнгийн контролж исэн юм шиг бүр ингээ гэр бүл системад. Oh my god. Тэгээ яг ингэ таарад авахгүй юу. Тийм тэгээд ингээ Хироныг харангуут бэлгийн харилцаа дотн байдалтай холбоотой газар Хирон аахгүй. Тэгэхээр энэ хүн Бритни маань ингээ жоохон дотн байдалтай холбоотой амар гүн шарахтай гэсэн үг. Тэгээд дээрээс нь бэлгийн тийм
харилцаатай холбоотой гүн шарахтай болсон байх боломжтой гэсэн үг. Тэгээ яг тэр юмыг ингээд сонсоод үзэж байгаад болохоор өсвөр насны хүүхдүүд ээж жоохон юм тасан төрөгчдийн маягаар хувцалж ингэж хүмүүс гарч ирсэн болохоор тэр хэмжээний амир их дарамт те иржсэн гэжсэн. Тийм. Тэгээд тэрийг нь сонсоход бас энэ айгүйх нөлөөлсөн байх гэж бодож байна. Тэг жоохон хэцүү л. Гэтэ яг өөрөө бол амир ухаантай л хүн байгаа байхгүй юу? Айгуу тийм хил мэл явяаста тий. За тэгээд бас яг эндээс харж байхад карьер бол угаасаа тэртээ зэрэгүү болох байсан байна гэдгийг нь бол харж байна. Гэхдээ энэ хүн хэдийгээр карьертай одоо болох ёстой байсан ч гэсэн яг өөрөө яг тэгж карьер төрсөн дэх юм бас дуртай бол биш юм шиг. Эндээс харагдсан. Яг л өөрөө яг өөр л үгээ татгшоогоо илүү ингээд мөнгөийг бас хүсдэг. За одоо болохоор давнгаа гаргуудыг харангуут. За нэгдүгээр болохоор зэрэг сугар гариг байна. Хоёрдугаарт нар, гуравдугаарт бархас өд гариг байна. Тэгэхээр угаасаа тэртээ энэ гуруулан амир сайн сайхныг илэрхийлдэг сайн гаригууд, эерэг гариг. Тэгэхээр энэ хүн маань дотооддоо амир сайн сайхан зүйл хүсдэг эерэг хүн гэдэг бас эндээс ингээ харж болно. Бас ингээ сугар гаригаар өдөртүүлж байгаа болохоор тэ үзэсгэлэнтэй урлагийг илэрхийлдэг, гоо сайхан илэрхийлдэг, ив найрамдалтай байдлыг илэрхийлдэг. Тэнгүүдээ бас ингээд нарыг илэрхийлдэг болохоор яг ингээд тэ өөртөө итгэлийг бас илэрхийлж байгаа. Тэнгүүдээ бас ингээд бархас үд гарагч нь бас ингээд азыг илэрхийлж байгаа. Тэгэхээр бас азтай гэсэн бас нэлээх жоохон азтай. Тэгээд нүүн сугар гараг ихтэй хүмүүс амар үзэсгэлэнтэй, айгу найрсаг одоо тийм нэг гоё энжел шиг хүмүүс байгаа штэ. Тэгэх тусмаа хүмүүс амар хэрдэг гэж байгаа байхгүй юу? Өөрийг нь ашиглахыг зорьсон хүмүүс тэ амар хучирдаг. Тэгээ тэр хүмүүст ингээд жоохон ингээд золион тавьчих магадлал айгүй хийх байдаг. Тийм болохоор энэ дээрээ жоохон ингээд анхаарч ингээд зөв хүний хүрээлтэд оруулж сурах нь айгүй чухал байгаад байдаг. Гэж би хэлмээрээ. За тэгээд доминант элементүүдийг нь ярих юм бол гал нэгдүгээрт байгаа, хоёрдугаарт агаар, гуравдугаарт газар, дөрөвдүгээрт ус байна. Тэгэхээр энэ хүний хувьд дөрвөн элемент дөрүүлээ байдаг. Тэгэхээр бас арай нэг гайгүй байна да тий. Энэ нь ерөөдөө хүмүүс бас нэлээ зөвхөн хоёр элемент нь ерөөсөй байхгүй байх тохиолдол бас байдаг байсан. Нэг элемент нь байхгүй байх тохиолдол бас байдаг байсан. Энэ хүний хувьд ерөөдөө дөрвөн элемент дөрүүлээ байна. Тэгэхээр бас нэлээх нөгөө нэг ирч хүчтэй. Тэгээд бас ухаалаг хүн болохыг бас эндээс ингээ харж байгаа. Гэхдээ яг ингээ тэглээ гэж яг ямар нэгэн байдлаар бас зүүн сонгоны хамир орхиод байдаггүй. Тэ бас ингээ турштай. Тийм хүн гэдгийг бас ингээ эндээс илэрхийлж байна гэж би харж байна. Тийм. Тэгээд галын элемент их байна гэдэг чинь жоохон гуниглах, жоохон амьдралын готон үзэл арай гайг байгааз. Тэгэхээр энэ галын ордны давмгаа гараг тэгээд ийм эерэг гаригуудын нөлөөгөөр л амьдралд амар хэцүү нүдэд би туулж гарч чадсан гэж бодож байна. Тэгээд энэс илүү жоохон сул гаригууд ч юм уу хэцүү нүд байсан бол амархан сэтгэлээр унах, сэтгэл зүйн асуудалд бүр үнэхээр гүн орох тийм асуудлууд зөндөө гарч болох байсан байхаа гэж бодож байна. Тэгээд төрсөн үснэгтийн ерөөдөө ингээ харахад нөгөө 12 гэрүүд яг яаж хуваагдсан байгааг ингээ харна шүү дээ. Тэгэх юм бол нэлээд бүр ингээ төгс баг хуваагдсан юм шиг тий. Яг ингээ нэг одоо гэр нь яг ингээ нөгөө гэртэйгээ баг ингээ адилхан байгаад байгаа юм шиг харагдчихээн. Тэгэхээр бас айгу гоё. Яг яагаад гэвэл энэ чинь ингээ perfectly shaped төгс ингээ ятсан. Тэгээд нүү нэг 12 ордоо биш 12 гэрээ хуваах юм бол 1-6 нэг өөр төр хамаатай байдаг шүү дээ. Тэг яг 1-6-гийн хооронд гэртэй холбоотой юм айгүйх байна хэрэг өөртөө нь холбоотой л чухал шин чанарууд гарч ирж ийн л гэж харагдаж байна да. За тэгээд Britney Spears хичээгээ ярьлаа. Тэгээд Britney яланж гоё дунд дуртай да тий. Сайхан эмэгтэй шүү. Тэгээд одоо бол сайхан амьдарч байгаа. Бэлээ тэгээд тэр нь их баяртай байна. За тэгээд энэ үрт сонсон бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд дараагийн The Star дугаараараа уулзцгаая. Баяртай. Баярлалаа.